Амраг үзэгчтэй онцгой байдлын байгууллагаас бэлтгэн өргөдөг онцгой байдлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Монгол цэргийн өдөр орчин цагийн цэцэрлэг хүчин үүсэн байгуулагдсны 104 жилийн өд зориулан энэ удаагийн нэвтрүүлгээ бэлтгэлээ. Энэ удаагийн нэвтрүүлэгт онцгой байдлын байгууллагт үүрэг гүйцэтгэж байгаа онцгой ахын дүүсийг бид урьж оролцуулаад байна. 2004 оноос хойш онцгой байдлын байгууллагт өнөөдрийг хүртэл 21 дахь жилдээ ажиллаж байна. За би анх 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдөр онцгой байдлын байгууллагт галс нөгч гэмэх албан тушаал дээр томилогдоод Чингэлтэй дэргийн онцгой байдлын элтсийн Галтмөр унтрах аврах 10 дугаар ангид галс нөгчөөр 2013 он хүртэл ажиллаад 2013-аас 2018 онд тус элтсийн Нэр Багнес орчин гэдэг албан тушаал дээр ажиллаж байгаа 2018 онд нийслэлийн онцгой байдлын газарт тооцооны нэгтлэн бодогч гэдэг албан тушаалыг хашиж. За үүний дараа 2021 оны 2 сарын 1-ээс онцгой байдлын ерхий газарт мэрэгчлэлтэн. За мэрэгчлэлтэнгээс өнөөдөр санхүү артлын газрын ахлах мэрэгчлэлтэн хүртэл томилогдож ажиллаж байна. Би одоогоор онцгой байдлын албанд 15 дахь жилдээ ажиллаж байна. Анх аврагч галс нөгч албан тушаалаар ажиллаж байгаад одоогоор салаан зөрчин туслах болон онцгой байдлын хэлтсийн хангалтын зөвлөлийн дараа албан үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Галантрах 80 дугаар ангид манай аавыг салаан зөрч хийдэг байхад галантрах техник олон төрлийн спорт гэдэг энэ спортоор ах нар хичээлдэг. Тэгээ ажил дээр нь очихлоо яг хоолой шланг барайл тэр гүүрэн дээгүүр гүөх самбар тавах гэл энэ юмнуудыг харж байгаа л ер нь ийм галт дорой ийм тамирчин болъё гэсэн хүсэл эрмэлзлийг авч л орсон да. Аавхан ажил албыг өргөжтүүлж энэ албанд дуртай болсон. Тэрнээс л анх энд сэтэл төрсөн дөө. Говь хөвцөд компанид гарсан галт өмөр. Хүн дээр бол тэр нэлээдгүй олон цаг үргэлжилсэн гал дээр ажиллаж ирсэн. За дээрээс нь алтчин худалдааны төвгээ гал байж байна. Энэ дээр бас бид нэр 24 цаг ажиллаж галын голомтыг дарж авч ирсэн. Анхаарал шиг болон онцгой байдлын албанд 15 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр 2024 онд галт өмрийн 128 удаагийн дуудлагаар 52 цаг 25 минут ажиллаж, удаачлалтын бүсээс 143 мөрөдийг гаргаж, аж ахуйн нэгж байгууллагын иргэдийн 3.4 төгрөгийн зөвшөөрлийг аврах боллоо. Ер нь ажиллах хугацаанд 2000 гаруй дуудлагын үүрэг гүйцэтгэж ажилласан байгаа. Томоохон дуудлагуудыг бол Баян зүрх нэгдүгээр ЭМ-аар худалдааны төв Саруул Тэнгэр хотгон ихтлгүүр усын ихтлгүүрийн галт өмөр гэдэг жишээ томоохон галууд дээр ажиллаж байсан. Хамт дөрөв гүйцэтгэжсэн бол 2013 оны говь галт өмөр. Гачууртны газ бас нэг амралтын газар тэрэн дээрээ самт гүйцэтгэжсэн. Тэр үеийн гал унтраах үйл ажиллагаан дээр ашиглагдчихсэн техник хэрэгслийг харуулад өнөөдөртөө харьцуулдаг болсон байна. Өнөөдөр бол ямар ч том хэмжээний гал дээр очисон онцгой байдлын байгууллагын техник хэрэгсэл бол маш хүчрхэг болсон байгаа. Намайг анх 10 дугаар ангид орж байхад ийм сүрлэг сайхан байгаагүй. Энэ талбай ажилтны байртай энэ яг нэг давхрын хэсэг болон ийшээ иргэсэн хэсгээр бол алдрах 10 дугаар анги байрладаг. За хоёр давхрт нь соёлын төв нийслэлийн онцгой байдлын газрын соёлын төв клуб байдаг байсан. Галс нөгч байх үед 2 дугаар засаг дээр явдаг байсан. 6530 1803 ТСВ АЦ40. Яг энэ хоёр дээр бол анх галс нөгч ухта үүрэг гүйцэтгэдэг байсан. Анх бол энэ машинаар үүрэг гүйцэтгэжсэн шүү. Хамт уу? Тий. Энэ 2 дугаар засаг дээр байдаг байсан. Гэхдээ ойрын төмөрлөө авч явдаг. Яг инфтэг бол 10 дугаар ангид орох үед бол энэ зөвхөн 2 дугаар анги засаг дээр бэлтгэл машин техникээр хангагддаг байсан. Энэ машин дээр бол хамгийн анх ойрын төмөрлөө ногоон бүст гарсан төмөрлөө явж исэн. Тийм түүх байдаг. Тухайн галт төмөр дээр галт төмөр гамшигчдын дуудлага дээр
хүний эрдэнэт хүний амнаас авраг хамгаалаад айл гэрийн өмч хөрөнгийг авраг хамгаалснаар тэрний үнээсээс баярлаа гэдэг үгээс сонсоход хамгийн биднэрт одоо сайхан үг байдаг тийм үү? Брезентэн хуц өмсдөг байсан. Тэгээд ингээд гутал байхгүй шүү дээ. Ийм бандантай. Бандан дээр өмдөө ивэх гэж тавиад, дээрээс нь чэжээ ивэх гэж тавиад, тэгээд каска тавьчихдаг. Тэгэл ерөөсөө дуудлага ирэхэд өмсөж байгаа бакалтаа. Бид нар чинь Орос бакал өмсчл үүрэг гүйцэтгэдэг байсан. Тэгэл шууд брезентэн усан өмсвөл хөлөөр бол аюулгүй байдлаа хангаал одоо дуудлагт гардаг байсан. Одоо бол орчин үед гал унтраа хөлөөр амгалын хувцс шинжлэгдээд ингээ хүн нэг бүр дээр тэгээ ингээд хамгаалах хэрэгсэлтэйгээ болцсон. Ирээд гутлаа тайлаа сольж өмсөд гардаг юм болцсон. Одоо албаагч болгон дээр нэг тусдаа амьсгал медалс төхөөрөмжтэй болсон. Одоо тэнийг өглөө нь өөрсдөө ээлж авахтаа тавьчин ягаал ус дээр дуус маргааш үл ээлжнээс буухтаа өөрсдөө гаргаад өөрсдийн юутай болцсон. Нэг даваа талтай болцсон. Дахуул аймгийн онцгой байдлын газрын ахлах нэгтгэл модогч. Одоо хошуу соёл сайхан гэж залуу байгаа. Дээрээс нь нэг нь бий гэдэг юм байна. Битээр галснагч бас санхүүгийн мэргэжлийг эзэмшиж одоо санхүүгийн чиглэлээр ажилласан хоёр байт юм бэл. Үе үедээ одоо энэ галснагч нар гэдэг хүмүүс яг гал унтраах чиглэлээр ажиллаж исэн бол өөр чиглэл рүү бас хөрвөө ажиллаж чаддгийм байна гэдгийг бас харуулсан. Харуулштай зүйл болов гэж бодож байна. Манай анги бол яг төвийн 6 дүрхтэй үрж ажиллагийн тулд ачааллын үед өндөр байдаг. Хоо өдөр янз янз л байдаг л да. Ер нь бол дуудлагагүй өдөр гэж цөөхөн байдаг. Өдөрт нэг 3-4 дуудлагт гарч ажиллана хамгийн багадаа. Тэгээ галтгуун унтрахаас гадна бид бас үер усны үйл ажиллагаа болон шар усны дуудлага, амун халиад оршин үүсэх дуудлага зэрэг дуудлагуудаас гарч ажилладаг байгаа. Одоо өнөөдөр бол онцгой байдлын байгууллагын гол зөрөх болсон санхүү ардлын газарт одоо ахлах нэгтгэнгээр тэмдэглэдэг ажиллаад албаагчдынхаа одоо нийгэм хамгаалал за тэгээд ажил хөдөлмөр дээр нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа за тэгээ хувцс одоо цалин мөнгнөөс гулаал ингээл санхүү үйл ажиллагааг үзүүлж очиж байна да. Тухайн үед би ч бас гал унтраа техник спортоор бас тодорхой хэмжээний хэдэн жил хичээлж ирсэн. Улс бүсийн аврагт 2-3 удаа орж ирсэн. Баг хамт олноор амжилт үзүүлсэн 1-2 дуур байна. Анх гаснагч болж ирээд галын техник спортоор хичээллээд энэ цагаас эхлээд миний дүү одоо араас орж ирээд хоёулаа нийлээ бэлтгэл сургалтыг хийгээд нэгэндээ заав зөвлөгөө өгөөд ингээрээ тэгээрээ гээд ингээд явж исэн бас дурсамжтай түүхүүд байдаг. Бид нар чинь бараг 4 сарын хагас хасахгуулаад ер нь аюу шүнд очоод байрандаа байрлал бэлтгэл сургалтаа хийгээд одоо манай гавьяат багш утгам гэж хүний удирдлагын доор одоо 2016 оны хүртэл би галан техник спортоор хичээлж спортын мастер цол хүртэл байгаа. 4 сааттай 100 м, 4 м-ийн төрөлд манай ах 3 зам хийдэг. Би бас 2 дугаарынхаа 3 зам хийдэг гэсэн. 3 зам гэдэг нь одоо гүүрэн дээгүүр гэж хоолой залгадаг хэсэг байдаг. Яг энэ бол их хариуцлагатай одоо үйлдэл тэр хүний яг өөрийн хариуцлагатай үйлдэл байдаг. Багийн амжилтаар гал унтраах техникийн олон төрөл спортын байлдааны ядаргалт 4-100 за тэгээ хувийн амжилтаар сааттай 100 товтлооны шат гороос өндөг шат гэдэг төрлүүдээр одоо алтан хүрэл медалийг хүртэж ирсэн. Тухайлбал би 2009 онд улсын аваргын сааттай 100 м-т төрүүлж 2012 оны улсын аваргын товтлооны шатны төрөлд мөнгөн медаль. За миний энэ спортоор хичээлсний хамгийн бахархалтай юм бол одоо бол онцгой байдлын байгууллагын энэ гал унтраах техникийн олон төрөл спорт гэдэг тэмцээнээс хасагдсан байгаа гороос өндөг шат гэж төрөл байдаг. За энэ шатны төрөлд Туяа Отгонбат гэж спортын мастер манай 10 дугаар ангийн мастер байсан. Энэ үнэтэй паарлаж одоо 2011-2010 оны улс бүсийн хошоо мөнгөн медаль хүртээснээр ер нь бахархаж явдаг. Амжилттай бас хөдөлгөөнтэй хүүхдийн нэгтэл байсан. Манай албачин хүнийг төлөвшүүлэн хүнийг ажил сургана. Ер нь бол алмаас гол төлөвчлийг олж авсан да. За эхээс дөрүүлээ би айлын том. Миний доор нэг эрэгтэй 2 охин байдаг. За миний хувьд бол баг ахтай их эхлэхгүй байсан. Дүүнэртэй тэгэж гар хөрж бол байгаагүй. Харин инг тэг заавар зөвлөгөө өгч ингэж тэгж байгаарай. Хүнтэй тусдаа дэнтэй бай.
би өөрөө нэг сонин тийм зантай хүнд үгүй гэж юусоо хэлж чаддгүй. Тэгээд нэг хүнд амлцглаар нөгөөтгөө их өөрөө шанална. Нөгөөтгийн биелүүлэхгүй бол одоо болохгүй даа гэсэн ирмэлзлэр одоо хичээж нөгөөтгийг биелүүлэхийн төлөө явдаг. Тийм учраас ер нь бол хүн нэг нэгэндээ тусдаа тэмтэй хаач явсан газраа одоо за ингээд тэгээд те бүх үйл ажиллагаан дээр нь туслаад ч юм уу ингээд явдаг. За энэ бүх зөв чанарыг бол одоо анх гал унтраах ингээд одоо гасногч орсноос хойш та ах нар сургасан. За тэгээд дээрэс нь хувь хүний хүмүүжил аав ээж юм өгсөн хүмүүжлээс өсөлттэй гэж боддог доо. Ер нь ажилтай цууштай дайчин одоо хүнд заа зөвлөж гэдэг чанар нь л гарах татаар. Анхны албан манай ахнаас оруулж ирж байсан. Тэгээд энэ амьдрал дээрч ажил мэргэжил дээрч байнга тусалж дэмжиж ахын хайраар хайрлаж явдагт маш их баярлж байгаа шүү л гэж хэлнэ. Дүүд ажил хөдөлмөрийн их өндөр амжилтыг хүсэн өрөө тэгээд ер нь бол гасногч ба одоо салаан зарагч ба баг дарагч бай те ажил үүрэг дээр алдаа мэдээлэл гаргалгүй осол авааргүй ард иргэдийн төлөө аврах үйл ажиллагааг одоо хоёргүй сэтгэлээр гаргаж байгаарай л гэж хэлье да. Захиасыг өөртлөж алхах дүүмэн араасаа хөрөх цуваа зэргийг дагуулна уй батрууд түүхийн хуудас эргүүлж энэ бүх танраг өргөсөн онжоо бидний дурсамж их орны амгалан бай зэргүүд алхаад маш их орны хон төдөө хүсгүй минь чиний төдөө халуун ам зүрхэндээ чи зорилгоо хадгалж аюул бүхнийг сөрсөө нар мандах зүг алхан аз жаргалтай амьдрал минь маргааш огтна Бас чамгүй бас хугацааг бас ардаа үлдээсэн байна. Энэ албанда өдийг хүртэл бас гэр аав ээж ахын дус бүгдийнхээ итгэлийг алдахгүй дараа өдөрлгүүдийнхээ итгэлийг алдахгүй яваад л байж тань. Ингээд эргээд харахад бас гэр бүл за тэгээд аавынхаа мэргэжлийг өгүүлж аваад итгэлийг алдахгүй за тэгээд итгэл хүлээлгэсэн үе удирдлагуудынхаа урам зоригийг хоолгүй өнөөдрийн хүртэл хоёргүй сэтгэлээр хичээж явсан нь бас багшууштай байна. Онцгой байдлын байгууллагын албаагч та бүхэндээ Монгол Цэргийн өдрийн баярын мэндийг хүргэе. Тэгээд үе удирдлагууд генерал хорондоо ахлагч бүрэлдэхүүнтэй бүгдүүд нь эрүүл сайн мөнийг хүсэн өрөөё. Онцгой байдлын байгууллагын тулгуунчлаг тавилцсан ахмадууд одоо үүрэг гүйцэтгэж байгаа нийт албаагч та бүхэндээ Монгол Цэргийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.